Монгол Улсын ерөнхий сайд орлогоосоо давсан зарлагыг улсын төсвөөс авсан уу эсвэл бусдаас авилга авч хүүхдэд зарцуулсан уу гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд орлоо. Энэ мэдээлэлтэй холбогдуулан зарим иргэдийн зүгээс авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байна. За авилгатай тэмцэх газрын зүгээс Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хамаарал бүхий этгээд буюу түүний хүүхдийг шалгах хэсэг асуудлаар хэрэг бүртгэл нээсэн мэдээллийг өчигдөр өглөө. Өөрөөр хэлбэл төрийн өндөр албан тушаалтан авилгын гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй ноцтой асуудалтай холбогдуулан түүний хүүхдийг шалгах байгаа авилгатай тэмцэх газар асуудлыг өөр тийш нь чиглүүлэх үү гэдэг эргэлзээг бий болгож байгаа юм. За авилгатай тэмцэх газар бол төрийн өндөр албан тушаалтнуудын авилга албан тушаалын гэмт хэргийг шалгах үүрэгтэй байтал за ажил төрөлгүй эрхэлсэн тодорхой ажилгүй Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хүүхдийг шалгаж байгаа нь авилгатай тэмцэх газрын хийх ёстой чиг үүргийн ажил биш юм а. За өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хүүхдийн ерөнхий сайдын орлогоос хэд дахин давсан хэрэглээтэй худалдан авалтуудын зураг хөрөг сошиал ертөнцүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Учир нь жилийн 240-с 250 сая төгрөгийн орлоготой Монгол Улсын ерөнхий сайдын ажил эрхэлдэггүй хүүхэд нь яаж ийм хэмжээний мөнгийг найз охиндоо зарцуулаад байна вэ гэдэгт л олон нийт анхаарлаа хандуулаад байгаа юм. Уг нь бол авилгатай тэмцэх газрын зүгээс Монгол Улсын ерөнхий сайдыг шалгах ёстой. За гэтэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ авилгатай тэмцэх газрын дарга Даштавааг улираан 6 жилээр томилоод байгаа. За энэ нь магадгүй авилгатай тэмцэх газрын дарга Даштаваа ерөнхий сайд оюун эрдэнэийг шууд шалгаж чадахгүй нөхцөл байдал үүсвэ гэдэг асуудлыг ч олон нийт мэдэж байна. За тэгвэл Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө албан тушаалаас чөлөөлөгдөж өөрөө өөрийгөө шалгуулах хэрэгтэй болоод байгаа юм. За энэ нь бол улс төрийн эр зориг бөгөөд улс төрд байх ёстой ёс зүй, ёс суртахуун болоод байгаа юм а. Гэтэл Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ энэ асуудал дээр өнөөдрийг хүртэл бодиттой тайлбарыг өгөөгүйгээр зогсохгүй өчигдөр ганц мод гашуун сухат бомбын нээлтэд оролцоод цаашаа бүгд найрамд тагтад ард улс руу явсан байгаа нь олон нийтийг үл тоон за асуудлаас бол зүгтах гэсэн оролдлого хийв гэдэг асуудалж яригдж байна. Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ бол авилгатай тэмцэх 5 иш хөтөлбөрийг зарлаж олон нийтийн дунд баггүй оноо авсан гэж хэлж болно. За гэтэл авилгатай тэмцэн гэсэн ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө авилгын маш том кейс болоод байгааг бид өнгөрсөн хугацаанд мэдээлсэн. За энэ асуудалтай Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө тэмцэж өөрийгөө шалгуулж чадахгүй бол цаашид ерөнхий сайд оюун эрдэнэ авилгатай тэмцэн гэдэгт олон нийт иргэд итгэж чадахгүй үүн дээр манлайл үзүүлж хэдийн чадхаа болсон гэдгийг бол итгэж байгаа юм. За Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ авилгын гэмт хэрэгт нэр холбогдож түүний нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа энэ шалтгаан бол авилгын маш том кейс болж авилгын маш том хэрэгт холбогдсон уу гэдэг асуудал үүсэт байгаа учраас Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ цаашид авилга албан тушаалын гэмт хэрэгтээ тэмцэн гэхэд олон нийт итгэхгүй.